Дархан аймгийн Түрийн сангийн дарга Наранбаатар засаг даргын тамгын газрын санхүү эдийн засгийн бодлого зохицуулалтын хилцээний дарга Нямхүү нарын 10 хүнд холбогдох хэргийг аймгийн анхан шатны шүүх 2009 оноос эхлэн 7 удаа шүүж тэр болгонд нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгчээ. Наранбаатар Нямхүү нарын 10 хүн Түрийн сангийн 400 сая төгрөгийг 2004 оноос 2008 оны хооронд хуурамч бичиг баримт үйлдэн гуйлгээ хийж завшсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байдаг. Гэвч анхан шатны шүүх инхүү удаа дараа хэргийг дахин мөрдөн байцаалтанд буцаасан явдлыг улсын яллагч эсэргүүцэж давж заалтах шатны шүүхт хандсан юм. За давж заалтах шатны шүүх хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэхгүй гэж үзлээ. Тодорхойлбол хэрэгт авагдсан нотлох баримт шүүгдэгч нарын болон гэрч хохирогч иргэний хэмжлэгчийн мэдүүлэг за хэргийг мөрдөн байцаалтанд буцаасан хэд хэдэн удаагийн шүүхийн тогтоол мөн мөрдөн байцаалтын шатанд хийж гүйцэтгсэн ажиллагаа зэргээс хэргийг мөрдөн байцаалтанд буцаах шаардлага үүш дүнс юм а. Иймд улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч шүүхийн тогтоолыг хүчингүй болгож хэргийг яллах дүгнэлтийн дагуу хилэлцүүлэхээр мөн шүүхэд буцаахан зүйтэй гэж шийдвэрлэжээ. За бүтэн 3 жилийн турш мөрдөн байцаалтанд буцсан энэ хэргийг анхан шатны шүүх энэ 7 хоногийн баасан гарагт дахин шүүхээр боллоо. За энэ удаад шүүхийн шийдвэр өмнөхөөсөө өөр гарна гэдэгт улсын яллагч найдаж байгаамаа. Шууд дэлгэр цэцэг сайн зянаар мэдээллээ.